За их цэг үндэсний инженери технологийн сургууль маань бол 2001 оноос анх аялал жуулчлал зочид үйлчлэгээний мэргэжлэр бол анхны хэлсэлтэд авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байсан. За улмаар бол 2004 оноос компьютер мэдээлэл технологийн хөтөлбөрөөр 2014 оноос инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрөөр гэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа өргөжүүлэн өнөөдрийн байдлаар үндэсний инженери технологийн сургууль маань бол үндсэн 7 мэргэжлэр бол сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Багшлах бүрэлдэхүүний хувьд бол нийт үндсэн 25 багш багшилдаг. За 25 багш маань бүгдээрээ магистр, түүнээс дээш зэрэг цолтой. За нийт багш нарын маань бол 30% нь бол докторийн зэрэгтэй ийм багш нар бол багшилдаг байгаа. Үндэсний инженери технологийн сургуулийн бусад сургуулиудаас ялгагдах онцлог давуу тал гэх юм бол хэд хэдэн онцлог давуу талууд байна. За энд бол хамгийн нэгдүгээрт бол оюутнуудын мэдлэг чадварыг бол дан ганц онлын мэдлэг эзэмшүүлэх бус мэдлэг чадварыг нь практикта уялдуулах зорилгоор бол 60 гаруй байгууллагуудтай төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэйгээр танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлагыг хийлэгдэг. За ингэснээр бол оюутан суралцагчид маань бол тухайн байгууллага дээр 2 дугаар курсээс эхлээд танилцах дадлага хийгээд 3 дугаар курстээ үйлдвэрлэлийн дадлага хийгээд төгсөхдөө бол тухайн үйлдвэрлэлийн дадлага хийсэн байгууллагатай шууд ажиллах, ажлын байрны урилга гардаа авдаг ийм том давуу талтай. За үндэсний инженери технологийн сургууль маань бол 2021-аас 2022 оны хичээлийн жилд бол оюутан суралцагчдын мэдлэг чадварыг одоо онлын мэдлэг бол практикта уялдуулах, багш оюутны хамтарсан эрдэм шилжлэгээ судалгааны ажлыг хийж гүйцэтгэх эдгээр ажлууд дээр бол улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон. За эдгээр уралдаан тэмцээнүүдэд товчхон дурдах юм бол Францын улсын олимпиадад манай оюутны баг тамирчид маань 4-р байранд орлоо. За дүрслэх геометрийн улсын олимпиадад 3-р байр эзэллээ. Мөн геодезийн улсын олимпиадад 3-р байр, механикийн улсын олимпиадад тусгай байрыг, за аялал жуулчлалын олимпиад буюу Гранд Тур аялал жуулчлалын улсын уралдааны эдэмжлэгээний хуралд 1-р байрыг тус эзэллээ. За сүүлийн цогноо намайг Нарундра гэдэг их цэг олон улсын сургуулийн үндэсний инженери технологийн сургуулийн компьютер програм хангамжийн ангид элсэн суралцдаг байгаа. За би 1-р курстэй эсэлтийн ерөнхий шалгалтанд 500-аас дээш оноо аваад сургуулийн төлбөрийн 50% тэтгэлэг авсан байгаа. 2-р курстэй болохоор супер студент 8 төсөлд хамрагдаад бүгд найрамдах Солонгос улсад 100% тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон байгаа. Би яагаад энэхүү програм хангамжийн мэргэжлэр сонгоод суралцахаар болсон бэ гэхлээр мэдээж энэхүү мэргэжил нь дэлхийд төдийгүй Монгол улсад эрэлт хэрэгцээтэй одоо жил ирэх тусам үн цэн өсөж байгаа мэргэжлүүдийн нэг. Дээрэс нь надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь болохоор мэдээж IT технологиор дамжуулан нийгэм тулгамж байгаа асуудлуудыг ухаалаг хэлбэрээр шийдвэрлэх бүрэн боломжтой мэргэжлийн нэг болохоор энэхүү мэргэжлэр би эсэн суралцсан болсон байгаа. За энэхүү програм хангамжийн мэргэжлэрээ эсэн суралцсанаараа би төгсөөд манайдаас их цэцэг олон улсын сургуультай хамтарч ажилладаг CAL байгууллагаар дамжуулан Японы улсад программистаар ажиллах бүрэн боломжтой болсон байгаа. Энэхүү боломжийг олгож өгсөн их цэцэг олон улсын сургуультай маш их баярлалаа. Харин миний хувьд энэ сургууль суралцсанаар их олон боломжууд нэгдсэн. Жишээлбэл улсын сүлжээний олимпиадад оролцож тусгай байранд орсноор Unitel болон Vertex Mon гэсэн байгууллагуудад ажлын саналын байр авсан. Энэхүү боломжийг олгосон их цэцэг олон улсын их сургуультай баярлалаа. Их цэг үндэсний инженери технологийн сургуулийн хувьд оюутнуудаа чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. За үүнд сургуулийн аврах чадваруулах, за сагсан бөмбөг, олиолын тэмцээнээс гадна одоо мэргэжлийн тухайн оюутны сурч судалж байгаа мэргэжлийн уралдаан тэмцээнүүдийг нь аль болох төлхөө зохион байгуулахаар хичээж ажилладаг. За мөн манай сургуулийн оюутан чиглэсэн одоо брэнд бүтээгдэхүүн гэх юм бол бүтээлийн уралдаан байгаа. Тэр бүтээлийн уралдаанд одоо манай 1-ээс 4-р курсын оюутнууд оролцож тухайн бүтээлийн уралдаанд бүтээлээ эрүүлж суралцж байх хугацаанд хийж бүтээж, за тэр бүтээлээрээ өрсөлдөж, за мөн тухайн бүтээлийн үзэсгэлэн уралдааны одоо манай сургуультай хамтарч ажилладаг байгууллагууд ирж тухайн оюутнуудыг маань урамшуулж мөн дадлахт ажлын байраар хангадаг байгаа. За манай сургуулийн нийт төгсөгчдийн хувьд авч үзэх юм бол инженерийн одоо мэргэжлээр суралцж байгаа төгсөж байгаа төгсөгч нарын хувьд бол 100% ажлын байраар хангагддаг. За мөн манай суралцж байгаа оюутнууд бол 2 болон 3 дахь курстэй Япон улсад одоо 1 жилийн хугацаатай танилцах дадлага, цалинтай дадлага хөтөлбөрт хамрагдах. За мөн цаашлаад програм хангамжийн мэргэжлээр суралцдаг оюутнууд маань төгсөөд за мөн яг мэргэжлээрээ Япон улсад ажиллах боломжууд
бол байдаг. Мөн оюутнуудын хувьд болохоор суралцж хугацаанд улс болон одоо олон улсын шин чанартай уралдаан тэмцээнд орж хөнгөлөлт урамшуул авдаг. За мөн манай сургуулийн нэрэмжит хөнгөлөлт урамшуул тэтгэлүүдэд хамрагдах боломжтой. Эцэг үндэсний инженери технологийн сургуульд суралцж байгаа оюутнуудынхаа хүсэл сонирхлын дагуу манай сургууль дээр 17 оюутны үйлсэг санаачлагын байгууллага хичээлдэг. За тухайн оюутны одоо суралцж байгаа мэрэгжлийн дагуу болон за тухайн оюутны одоо сонирхлын дагуу энэ клубүүд маань үйл ажиллагаа явуулдаг. За энэ тухайн клубүүдэд үйл ажиллагаа явуулснараа тухайн оюутнууд мөн одоо өөрийгөө илэрхийлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх зэрэг давуу талуудтай. За та манай сургуульд элсэн орснороо за тухайн клубүүдэд элсэж өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх, авьяас чадвараа нээх, баг хамт олноороо хамтарч ажиллах. За мөн та цаашлаад өөрийнхөө сонирхлын дагуу клубыг нээн ажилуулах бүрэн боломжтой. Та бүхэнд манай үе талга үргэлж нээлттэй. За үндэсний инженери технологийн сургууль маань инженерийн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг нэг нь цахилгааны инженерийн хөтөлбөр юм. За манай цахилгааны инженерийн хөтөлбөр бол одоо 5 дахь төгсөлтөө бол энэ жил хийж байна. Сургалтын хөтөлбөр нь бол сургууль магадлан одоо итгэмжлэгдсэн ийм хөтөлбөр байгаа. За хөтөлбөрийн хүрээнд бол бид цахилгааны онол арга зүйн одоо өндөр төвшөнд бэлтгэгдэн гаргаж байна. Энэ оноос бол гадаад харилцаагаа өргөжүүлж Бүгд найрамдах Солонгос улсын алс дорнодын их сургуультай 2-р нэмэх нь 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид одоо энэ онд эсэлтэн авч байна. За манай нийт төгсөгчдийн маань 85% нь бол ажлын байраар бол одоо бүрэн хангагдсан инженер техникийн одоо ажилтнаар үүрэг гүйцэтгэж явж байна. За тийм учраас та бүхнийг манай сургуульд тавтаа барилгыг урьж байна. Сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Эцэг олон улсын сургуулийн үндэсний инженери технологийн их сургуулийн 2-р курсын оюутан Батмунхи амар байна. За би үндэсний инженери технологийн их сургуультай цахилгааны инженерийн мэргэжлэр суралцдаг. Тэгээд цахилгааны мэргэжлийн давуу тал нь болохоор гараад ажлын байртай, цалин өндөр, айгүй эрэлттэй мэргэжил. Тэгээд эцэг олон улсын их сургуулиас болохоор надад суралцахад давуу тал гэвэл хичээл сургалтынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө дэвшүүлж, өөрийгөө эрэлхийлэхэд маш их тусалдаг. Би өөрөө тамирчин хүн болохоор энэ чиглэлээр айгүй сэтгэл хангалуун байдаг. 12 төгсөж байгаа дүүнэртэй хамт жилхэд эцэг олон улсын их сургуулийг сонгоорой. Үндэсний инженери технологийн сургууль нийтдээ 7 мэргэжлээр элс авч байна. Үүнд барилгын инженер, цахилгааны инженер, дулааны инженер, компьютер програм хангамжийн инженер, аялал жуулчлалын менежмент, зочлог үйлчилгээ, график дизайн гэсэн 7 мэргэжлээрээ элс авч байгаа. Энэ мэргэжлээрээ суралцагчид Япони улсад 1 жилийн сайлантай дадлага хийх, Бүгд найрамдах Солонгос улсад 2-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Ингээд үндэсний инженери технологийн сургуульд элсэн суралцахыг урьж байна.